За сайн байцгаана уу. Ингээд та бүгдтэйгээ цоошин сошиал лекцээрээ уулзж байна. Эдийн засгийн мэдлэгийг 10 минутанд багтаан олгохоор зорж байна. Мэдээж одоо үзэгч нараас зарим нь намайг мэдэхгүй байж магадгүй. Намайг Үлзий хоёрын ганц зэрэг гэдэг. Сүүлийн 20 орчим жил санхүү эдийн засгийн чиглэлээр ажиллалаа. Санхүү эдийн засгийн чиглэлээр лекцүүд уншлаа. Ерөнхийдөө иргэдийн эдийн засгийн мэдлэг боловсрол ямар түвшинд байгааг сайн мэднэ. Энэ хооронд бас тодорхой асуултуудад хариулт өгөхийг зорж байна. Тухайлбал Монгол улс яагаад ядуу байдаг юм бэ? Монгол шиг ядуу байсан жишээлбэл Сингапур гэдэг улс яаж 30 жилийн дотор дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг болж чадваа? Бид ч гэсэн 90 онд чөлөө зах зээл дээр шилжсэн мөртлөө одоо 30 жил болох гэж байхад яагаад ядуу хэвээрээ байгаа юм бэ? Ер нь улс оронд одоо ирээдүйн ихтгэл найдвар байна уу? Яаж энэ улсыг хөгжүүлэх вэ гэдэг ийм асуултуудыг хариулна. За дээрэс нь эдийн засгийн гол суурь ойлголтууд болох баялаг гэж юу вэ? Баялагийг яаж бүтээдэг вэ? Баялагийг яаж хуваарлдаг юм бэ гэдэг одоо энэ чухал ойлголтуудыг бол бүхэлд нь хариулах юм аа. За ингээд надтай хамт байгаарай. Эхний лекц бол баялаг гэж юу вэ? Монгол улс цааш хөгжих үү, уруудах уу? За баялаг гэхээр бид нар зам, дэд утцыг төсөөлж болно. Улаанбаатар налах хоёрыг холбосон замыг харъя. Тэр зам дээр хичнээн олон хүн жилдээ одоо мөр хөлдөж, гэмтэж нас бардаг бай. Тэгвэл Баян улс гэхээр яах нь вэ? Хурдны замтай, хоёр игнэн тустай, зам нь гэрэлтүүлэхтэй, 2-3 тус бүрний игнэтэй ийм зам төсөөлөгдөн. Тэр замаар бүр жижиг тосгон хүртэл холбогдсон байх жишээтэй. За мэдээж харилцаа холбоо, цахилгааны холболтуудыг бид нараас энэ баян ядуу гэдэг ойлголтод авч үзэж болно. За боловсролын систем байна. Баян улсын боловсролын систем сайн. Ядуу улсын боловсролын систем муу. Эрүүл мэндийн үйлчилгээ явж болно. Монголчууд яагаад өнөөдөр одоо арай боломжтой нэг гадаад руу имчилгээнд явж байна вэ? Эрүүл мэндийн үйлчилгээ дотоод сайн байсан бол ингэж үлдэх үү? Яагаад эрүүл мэндийн үйлчилгээ манайд муу вэ? Ядуу учраас уу? За ингээд эцэст нь амьдрах орчны асуудлыг ярьж үзэж болно. Энэ утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал энэ бүх одоо зүйл чинь ядуу улсын шинж тэмдэг үү, баян улсын шинж тэмдэг үү? Тэгэхээр энэ баялаг гэдэг ойлголтыг одоо саяны ойлголтуудаар төлөөлөлөө үзэх юм бол эдгээрийг бүгдийг нь мөнгөөр худалдаж авдаг зүйл байдаг. Замыг мөнгөөр өрнө. Цахилгааны шугамыг мөнгөөр тавина. Сайн боловсролын систем, сайн эрүүл мэндийн системийг мөнгөөр бий болгоно. За энэ одоо амьдрах орчныг мэдээж мөнгөөр сайжруулна. Тэгээ мөнгийг хэн хийдэг юм? Мөнгийг төр засаг хийд юм уу? Энэ дэлхийд ер нь мөнгө ургуулдаг, үйлдвэрлэдэг төр засаг гэж бий юу? За ингээд энэ мөнгөний ойлголт, баялагын ойлголттой холбоод улсын эдийн засгийг авч үзье. Жишээлбэл Америкийн хөрөнгө оруулагч Монгол улсад ирлээ гэж бодъё. Тэр хүнд юу сонирн байх вэ? Төсөөлцгөөе. Монгол улсын эдийн засаг нэгдүгээр тэр хүн хэр том бэ гэж асууна. Энэ манай газар нутгийн хэмжээг асууж байгаа зүйл биш. Манай эдийн засгийн хэмжээг асууж байгаа. За хоёрдугаар танаа улс хэр баян бэ гэж асуудаг. Энэ манай байгалийн баялагийг асуугаад байгаа юм биш. Энэ манай улсын дундаж иргэний худалдан авах чадварыг асууж байгаа. Тэгэхээр аливаа улсын эдийн засгийг бол хэр том бэ, хэр баян бэ гэдэг хоёр хэмжигдэхүүнээр хэмждэг. Энэгээр улсуудыг хооронд нь харьцуулж хэр амжилттай одоо явж байгааг нь бол үздэг байна. За хэр том бэ гэдэг үзүүлэлтийг мэдээж одоо төлөөсөн статистик хэмжигдэхүүн байж таарна. Энийг бол дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярьж байгаа. За хэр баян бэ гэдэг нь дахиад нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн. Гэхдээ энийг нийт хүн амынхаа тоонд хуваагаад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. За тэгэхээр аливаа хөрөнгө оруулагч бол шинээр өөр улсад хөрөнгө оруулалт хийхдээ улсынх нь эдийн засаг хэр том юм, хэр баян юм бэ гэдгийг харж сонголтоо хийн. Ингэхдээ дотоодынх нь нийт бүтээгдэхүүнийг гол хэмжигдэхүүн болгож авч үздэг байна. За энэ хэмжүүрээр бид нар дэлхийд 127 дугаар байранд томоороо явж байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн бол 127. Энэ бол маш жижиг улс гэсэн үг. За хэр баян бэ гэдэг одоо тэргээрээ бол 107 дугаар байранд явж байна. Энэ бол маш ядуу гэсэн үг ээ. Дандаа 100-аас хойш. Бид нар бол жижигхэн улс,
ядуу улс юм байна. Яагаад? За дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу юм бэ гэд манай одоо сонсогч нар гайхсан баг. Энэ одоо яг ямар юуг хэлээд байгаа юм бэ? За энийг хэдүүлээ одоо авч үзье. Тэгэхээр компани гэдэг ойлголтыг мэдэхгүй хүн байхгүй. Компани гэхээр юу? Захирал байдаг, нябо байдаг, үйлдвэрийн байшин байдаг, агуулгах сав байдаг, ажилтнууд байдаг гэж та бүгд төсөөлж байгаа. Тэгвэл энэ олон янзын компаниудад чи ерөөсөө яг гол зорилго нь юу юм бэ? Эдийн засагт. Тэгэхээр их амархан. Компани гэдэг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ зах зээл дээр борлуулах ажил хийдэг ийм л институт байгаа. Компани гэдэг бол яг нь эдийн засгийн гол суурь институт. Үндсэн үүрэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах. За ингээд энэ одоо компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бүх компани бүтээгдэхүүнийг нэмээд хооронд нийлбэрийг нь гаргах дээр зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Тэгэхээр түрүүн та бидний үзсэн улсыг хэр баян бэ, хэр том бэ гэдгийг үздэг дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг гол үзүүлэлтийг хэн гаргадаг байх нь? Компани гаргадаг байх нь. Төр гаргадаг байх нь? Үгүй байх нь. Энийг компани гаргадаг байх нэ. За ингээд улс оронд одоо үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улс бол 60 гаруй мянган компани гэж байгаа. Энэ 60 гаруй мянган компани чинь бүтээгдэхүүн бүгд өөр өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр бүтээгдэхүүнийх нь үнийн дүнгийн нийлбэрийг нь дотоодын бүтээгдэхүүн гэж одоо Монгол улсын эдийн засгийн гол хэмжигдэхүүн болж гарч ирэх нэ. Тэгэхээр бид нар шууд утгаар нь энэ нийт компаниудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол Монгол улсын нийт баялаг юм а гэж шууд тодорхойлж болох юм. За энэ бүтээгдэхүүнийг яагаад баялаг гэж хэлж байгаа вэхээр энэ бүтээгдэхүүний чинь цааш нь доллараар зарж байгаа. За тэр авчирсан доллараароо бид нар замаа барина. Нөгөө түрүүн баялагын үзүүлэлтгээдсэн нөгөө цахилгааны шугамаа татна. Эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулна. Боловсролдоо хөрөнгө оруулалтын амьдрах орчноо засаж янзлах юм. Тэгэхээр энэ улс орны эдийн засагт мөнгийг хэн бий болгодог вэхээр компани. Тэр мөнгө бий болгохын тулд компани яадаг вэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардаг байна. За үсчний газар. Компани мөн үү? Мөн. Яаж ийн үс засж байгаа үйлчилгээ маань тэдний бүтээгдэхүүн байх нь байна гэсэн үг. За ингээд аливаа улс орны дэлхийн аливаа улс орны энэ эдийн засгийг бол энэ компаниуд бий болгодог. Эдгээр ажлын байр бий болгодог. Ажлын байран дээр иргэдийг авч сургадаг, хүмүүжүүлдэг, хамт олонтой болгодог, дуртай сонирхолтой зүйлтэй болгодог, амьдралынх нь утга учирыг компаниуд бий болгодог. Энэ утгаараа зөвхөн эдийн засгийн гэлтгүү психологийн философийн үргийг бас нийгэмд гүйцэтгэж байдаг. За татвар төлдөг төрд. Тэр татвараар нь төр нөгөө боловсрол, нөгөө цагдаа, нөгөө шүүхтэй, нөгөө одоо эрүүл мэнд энэ бүх одоо үйлчлэгээ бий болох боломжтой болж байгаа. За ингээд мэдээж түрүүн ярьсан бүх бүтээгдэхүүн нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүн буюу улсын эдийн засаг хэр том бэ? За нэг хүн ноогдох нь гаргаад ирэхээр хэр баян бэ гэдгийг одоо харуулж чаддаг. За ингээд эцэст нь өрсөлдөх чадвар. Одоо Хятад, Америк хоёр бол компаниудаараа л өрсөлдөнө. Хятадын Huawei Америкийн iPhone-тэй өрсөлдөх асуудлыг л өнөөдөр та бүгд одоо CNN юм уу, BBC олон улсын мэдээллийн сувг нэгт сонсно. Хятад, Америк хоёр одоо хоорондоо цөмийн буужин харахгүй. Компаниуд нь дэлхийн зах зээлийг яаж эзлэх вэ гэдгээр л өрсөлдөж байгаа. Ингээ бодоод үзэхээр Монголын компаниуд ямар шатнд яваа вэ гэдэг нь бас та бүгдэд төсөөлөгдөж байгаа байх гэж бодож байна. За компани бол баялагийг бүтээгч суурь механизм ингэж хэлж болох юм. Компани бүтээгдэхүүн бүтээдэг, тэргээрээ тэрийгэ борлуулж мөнгө олж ирдэг, тэр мөнгийг нь улс орноороо хувааж иддэг гэхээр компани бол яалтчгүй баялагийг бүтээгч суурь механизм байгаа. Эдийн засгийн гол институт. За Монгол улсын хүн ам нийтдээ 3.2 сая байгаа. Энийн 1.8 сая хүн бол хүүхдүүд болон тэтгэврийн хөгшчүүд байгаа. Тэгэхээр энэ 1.8 сая хүнийг тэжих үүрэгтэй 1.3 сая хүн байгаа. Энэ 1.3 сая хүн бол хөдөлмөрийн насны хүн ам байж байгаа. За энэ хөдөлмөрийн одоо насны хүн амаа дахиад хуваагаад аваад үзэхдээ 7% нь ажилгүй. Өөрөөр хэлбэл бараг 100 мянган хүн нь ажилгүй. Ингээ 1.2 сая боллоо. За төрд бараг 20% нь одоо ажиллаж байна. 200 гаруй мянган хүн. Ингээд сая 300 ч нь яах нь ажилгүй төрийн хүмүүсээ хасах дээр 1 сая хүн л үлдчихэж байгаа. Тэгэхээр 1 сая хүн бол
үлдсэн 2 сая 200 мянган үнэ тэжээдэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд мөнгө орж ирж нөгөө хүмүүсээ тэжээдгээгээд шууд хэлж болно гэсэн үг. Улсын эдийн засгийг ингэж л одоо харна. Ийм л амархан зүйл шүү дээ. За эндээс малчин бол компани мөн үү? Мөө нэг хүнтэй компани, нэг өрхийн компани гэж хэлж болно. Яагаад тэгэхээр малчин хавар ямаага одоо самнаад түүхийн ноолуурын компани зарж байна. Бүтээгдэхүүн гаргаад зарж байна гэсэн үг. Гэхдээ энэ малчин болон хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа 600 орчим мянган хүмүүс бол яг одоо албан ёсоор байгуулагдсан компаниудтай харьцуулахад бүтээмж хамаагүй бага. Ягаад тэгэхээр цөөхүүлээ хүн хүч хомс технологи бага учраас. Яг нөгөө эвлэлд нь нийлээд бүтээмж одоо их болгож байгаа компани гэдэг одоо орчин үеийн эдийн засгийн үзэгдэл те энэ одоо институцэд бол нийтдээ 388 мянган хүн ажилладаг юм байна. Ингээд харахаар та бүгд бас нэг зүйл бодогдож байгаа. Манад одоо төр данхар гэж ярьдаг те. Компаниуд одоо яагаад манай эдийн засаг бага байгаа компаниуд бага байгаа юм биш үү те. Яагаад манайх яд байгаа компаниуд цөөхөн юм биш үү гэдэг ойлголт бас эндээс төрж байгаа хаа. За тэгэхээр орчин үеийн одоо эдийн засгийн хөгжил дэвшлийн гайхамшигыг хүн төрөлхтөнд компаниуд авчирч байна. Шинжлэх ухааны бүх нээлтийг компаниуд хийж байна. Шинэ технологиг компаниуд авчирч байна. Одоо орчин үеийн бүх хэрэглээг сүүлдээ бүр бидний амьдрал ахуйг бол компаниуд тодорхойлж байна. Найз нөхрийн харилцааг хүртэл компаниуд тодорхойлж эхэлж байна. Энэ олон янзын компаниуд орчин үеийн дэлхийг бүтээлээ. Зам харгууг барьлаа, цахилгааны шум татлаа. Утас холбоо гар утсаар биднийг хангаж өглөө. Уулын орой дээр одоо утасны хүлээн авагч станц барьлаа тий. Тэгэхээр хүн төрөлхтөн бол 2 сая орчим жилийн өмнө үүссэн. 200 гаруй мянган жилийн өмнө одоогийн төрхөө олсон гэж. 200 мянган жилийн өмнө бид нар шиг тарихтай ийм чадвартай хүмүүс байсан гэсэн үг. Гэхдээ ердөө 5 мянган жилийн өмнө арай гэж хотод орж амьдэрсэн. Энэ бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа бүх хөгжил дэвшил бол 90% нь сүүлийн 200 жилд бий болсон. Тэгэхээр энийг та бүгд маш сайн хүн төрөлхтний түүхийг бодох ёстой. Яагаад 200 жилийн дотор ингэж огцсон өсвөө? 2 сая одоо амьдэрсэн жил амьдэрсэн хүмүүс 200 мянган жил одоо тархины чадвар нь өнөөгийн хшгээ болцсон байсан хүмүүс те. Тэгэхээр компани гэдэг энэ эдийн засгийн гол дэд бүтц энэ механизм чинь шүү дээ. Баялагийг бүтээдэг энэ механизмыг бий болгосон учраас ажиллах хөрс бололцоог нь бүрдүүлсэн учраас ийм болсон. Мянган жилийн өмнө ямар байсан? Хаан засагтай байсан. Хүүн гээд одоо удам залгаад хүн гараад ирдэг. Бүх юмыг одоо төрийн чанд хяналтанд чөлөөтэй юм юу ч байхгүй. Бүх хүн боол зарцтай одоо хаанд үйлчлэх ёстой ийм байсан. Ийм учраас компаниуд хөгжиж чадахгүй байсан. Ингээд Европын сэргэн мандалт гээд 1400 1500 оноос чөлөөт зах зээлийн тухай асуудал эрчимтэй яригдсан. 1600 оноос чөлөөт зах зээлийн анхны корпорациуд бий болсон. Ингээд ердөө сүүлийн 200 жилийн дотор ийм гайхамшигтай өөрчлөлтийг бид нар бий болгоцсон. Тэв хооронд онгоцоор ерөөсө 5 цагийн дотор нисээд очдог ийм л нөхцөл байдлыг бий болголоо. Орчин үеийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн бүх нээлтийг зөвхөн компаниуд хийж байна. Дэлхийг төр засаг авч явахаа болсон. Компаниуд авч явж байгаа. Тэгэхээр орчин үеийн дэлхийг компаниуд бүтээлээ. Харин бид нар өнөөдрийг хүртэл энийг ойлгохгүй компаниудаа одоо чөлөөтэй хөгжих бололцоог нь огт бүрдүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Гэхдээ сошиал лекц ингээд дуусаагүй. Дахиад та бүгд үзэх хэд хэдэн лекц байгаа. Энэ лекцүүдийг бүгдийг үзсийн дараа та эдийн засгийн ухаан гэж юу гэдгийг бүрэн мэдэх мэдлэгтэй болно. Ингээд дараагийнхаа хичээлээр уулзъя. Баяр таа.